Арам дүргээр их үзэгчтэй UBS Televiz мегамар гарагөр үзэгч та бүхэндээ хүрдэг нөр төрсөн ярилцлагын шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны парламентын хүний эрхийн орооны ерөнхийлөгч Номин Жимэг гишүүн өнөөдөр минь зочин байгаа. Танд орой минь төргий. Орой минь төргий танд. За Улсын их хурлын хаврын чуулган завсарлах гэдэг энэ өдрүүдэд бол маш их завгүй байгаа. Тэгээд завгүй энүүдээс бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Тэгээд Улсын их хурлын хаврын чуулган хэр үр дүнтэй болж өнгөрч байна. Одоо 3 хоногийн дараа бас хаалтаа хийх гэж байна шүү дээ. Хаврын чуулган 3 сарын 15-нд эхэлсэн. Одоо ингээ хаалтаа хийхэд ердөө 4 хоног үлдээд байна. Үр дүнгийн хувьд бол иргэд олон нийт ч гэсэн ер нь харж байгаа. Бид нар хаврын чуулганы ихэнх үед бол бас л ард иргэдтэй хэрэгтэй, хууль тогтоомж дээр хангалттай одоо хилцүүлэг цаг хийж яваагүй үр дүн гаргаж чадаагүй гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Дахиад нөгөө намар байсан улс төрчид бол нэлээд үргэлжилсэн. За ингээд 6 сар 5 сарын сүүлээс эхлээд одоо яг улсын хурал бас жоохон үнцэн ажилдаа орох гэж үзэж байна. Бид нар ч одоо улсын хурлын дараагийн хүртэл хэдхэн сарын дараа солилоо, шинэ ерөнхий сайттай боллоо гэж засаг түр өөрчлөгдөхөөр төрийн докторгүй байдал өөрсдөө төрийн албан хаагчдад ч гэсэн нөлөөлдөг, парламент дээр явж байгаа үйл явц та хууль хилцэх, хянан шалгах чиглэлээ хэрэгжүүлэх гэсэн үнэхээр нөлөөлж байгаа. За ингээд одоо хаврын чуулган дуусахаас нэг сар гаруйхан өмнө бол нэлээд олон хуулийн дээр улсын хурал ажиллаж байна. Яг үнийг хэлэхэд бол маш нэгэн аралтаагаар гээд их олон хууль орж ирсэн. Дагаа 100 хэдэн хуультай ч үт юм уу тий. Тэгээ энэ болгон дээр ингэж ер нь бол хувь хүнийхээ хувьд улсын хурлын гишүүнийхээ хувьд ингэж нэгэн аралтаагаар дутууд улмыг олон хууль оруулж ирээд наадмын өмнө батлах бол буруу жишг. Тэгээ энийг бас давтж байгаа гэж харж байгаа. Гэхдээ яг энэ дотор бас олон бас сар жил ажлын хэсэг ажиллаж одоо батлаад үр дүн гаргахаар ажиллаж байгаа хоёр хуулийг би бол онцлж хэлмээр байна. Нэгдүгээрт бол энэ төрийн өмчт компанийн засаглалын тухай хууль байгаа. Энэ хууль бол 2025 онд засгийн газраас өргөн баригдаад ажлын хэсэг ажиллаа. За би бас ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. Бид нэр системийн авилга, за ингээд төсөөс гадуурх, хяналтгүй төсөв болсон энэ бүтэц бол манай улс төр нийгэм эдийн засгийн амьдралд бол маш их олон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Хувийн хвшлийн орон зайг бүгэлж байгаа, улс төрийн одоо систем давилгын бас нэг юм гүүр болж байгаа гэдээ олон юм байгаа. Тэгэхээр энийгээ цэгцлэг хууль тогтоомжийг, хууль эрх зүйн орчныг бол бидний одоо заавал гаргах ёстой гэдэг байдлаар сая улсын хурлаар эцсийн хилцүүлгийг хийгээд энэ 7 хоногт бас батлах гэж байна. Энэ бол маш том ач холбогдолтой хууль гэж харж байгаа. Хоёр дахь хууль бол тамхины хяналтын тухай хууль. 2025 оны 9 сард өргөн барьсан улсын хурлын 78 гишүүн хамтарч миний бие болсон ахлан ажиллаж энэ хуулийг бол өргөн бариад одоо ингээд хаврын чуулганаар энэ 7 хоногт эцсийн хилцүүлгээ хийж байна. Удахгүй бас эцлэн энэ 7 хоногт батлагдана гэсэн хүлээлттэй бид бас ажиллаж байна. Тамхины хууль бол энэ хаврын чуулганы бас гол анхаарал татсан хууль нэг байсан. Тэгээд тамхи гэдэг бол бас нэг талтай хэрний хэрэглэж нөгөө талтай бизнес, за тэгээ хор гөнөөлгөл олон талаас нь ярьж байна л та. Тэгээд тамхины хуультай холбоотой асуудал бол маш их шүүмжлэл дагуулж байна. Танд бол бас энэ дээр бол олон гал ирж байгаа байх л та. Тэгээд яг энэ хуулийн мөн чанарын талаар бас нэг өргөтэй тодорхой мэдээлэл өгөө. Тэгээ энэ хуулийг ерөөсөө санаачлах, боловсруулах болсон асуудал бол ерөөсөө бид нар үр хойч үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд одоо алхам хийхгүй бол 3 парламент дамжаад бид нар тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж чаддгүй. Үе үеийн засгийн газар энийгээ боловсруулад өргөн барьж чадахгүй байдалд гацаад явж ирсэн. 126 гишүүнтэй болсон илүү төлөөллийн чадвараа нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа энэ парламент тэгвэл энэ гацаад байдаг ямар нэгэн байдлаар ерөөсөө явж чаддгүй нийгмийн эрүүл мэндийн бас нэг том бодлого болох энэ хуулиа урагшлуулах хэрэгтэй. Ялангуяа бүх ээж нар, аав нар эрүүл мэндийнхэн, боловсролынхан иргэд маань санаа зовж байгаа үр хүүхдүүд маань ямар нэгэн хэлбэрийн донтолтолд маш их автаад байна. Энийн нэг хэлбэр нь бол зах замбраагүй болсон шинэ төрлийн электрон тамхи, за янз бүр маш хямдхан байгаа лангуун дээр одоо талхнаас хямдхан байгаа янз бүрийн хэрэглээл болчиход байна. Тэгээ эний өөрөө нийгэм эдийн засгийн үр нөлөөлөл бол маш өндөр сөрөг үр нөлөөлөлтэй. Тэгэхээр энэ л үүднээс бид нар энийг алах ёстой гэсэн байдлаар энэ хуулийг санаачилсан. Гэхдээ энэ хууль одоо бизнес эрхлэгч нэг хідэн цөөхөн нөхдүүдийн эрх ашигыг хөндөж байгаа. Мэдээж энэ бол одоо яг бизнес байдгиймаа гэж бодъё. Гэхдээ бизнес өөрөө ёс зүйтэй байх ёстой. Тэгээд бизнесийн эрх ашигаас одоо хүүхдийн эрүүл мэнд, хойч үеийн маань эрүүл мэнд дээгүр байх ёстой. Энэ зарчмыг л ерөөсөө барих ёстой гэж харж байгаа. Тэгээ ингээд ер нь энэ хууль өөрсдийнх нь нэг ашиг олго нэлээд ашиг олдог одоо хортой бүтээгдэхүүнээр эрүүл мэнд хүүхдүүдийг маань донтуулж эрүүл мэндийг нь хохироож олдог бизнес. Тэгээ энэ бизнесээс одоо татвар аваад хуулийн зохицуулалтанд орё, татварыг нэмэгдүүлээ, энэ янз бүр тамхин дээр гэхээр олон төрлийн ашиг сонирхол хөндөгдөж байна. Үнэхээр ёс зүйгүй, уйаагүй бас юм хандж байгаа
нөхцөл байдал байна. Тэгээ бид нар одоо олон нийтээрээ сая бол харлаа шүү дээ. Энэ тамхины эдэн бизнесийн лобби олон нийтийн сошиал хэрэгслээр дамжаад олон арван спонсорд пэйжүүд те худал үнэн мэдээлэл тарааж ийн төрийн ордонд орж ирсэн кейсүүдийг бас би нэр дурдаж бас хэлсэн. Тэгээ энийг харахад бол ер нь Монгол төрийн бодлогод энэ цаашаа сошиаллоор дамжиж нөлөөлөгч байд юм уу, лоббигоор дамжиж нөлөөлөхөд нэг бодлын юм эрүүл мэндтэй холбоотой юм асуудал харамсалтай. Нөгөө бодлоор их сонирхолтой бас юм кейс буюу одоо ийм хэрэг гарч ийн гэж бодчих. Дараа нь их судлах юм бол сошиал орчинд юу болов? Төрийн ордонд юу болов? Иргэд маань юу хүсэж хүлээж байгаа вэ гэдгийг харна. Тэгэхээр нийтийн эрх ашиг сонирхол энэ дээр дийлэх нь үү, мөнгөний лобби дийлэх нь үү гэдгийг л одоо бид нар парламент харуулах ийм л цаг үе тулаад байна гэж харж байгаа. Тамхи гэж ярихаар нөгөө олон төрөлтэй учраас энэ нь арай хор багтай. За эсвэл энэ нь шууд дам лөөний хортой, эсвэл удаан хугацаанд энэ хортой хоргүй гэж олон төрлийн мэдээлэл явж байна л да. Тэгэхээр энэ хоёр төрлийн байр суурь явж байгаа ер нь тамхи л бол тамхиа хортой гэж эрүүл мэндийн салбарын бол ярьж байна. Тэгээд ер нь бол энэ хууль маань одоо бас хэд хэдэн парламент хамжин явсан гэж байгаа. За өмнөх парламентад бол одоо нөгөө тамхи зарах оргилго гэж хууль атгажсэн. Тэр бол үр дүнгээ өгсөн. Ядчил ойр орчноос тамхи үнэртэхгүй байна гэсэн. Тэгэхээр дараагийн хууль маань одоо яах юм болоо гэдэг дээр бас нийгмийн иргэдийн за эцэг эхчүүд ялангуяа энэ дээр бас нэлээд хүлээлттэй байгаа шүү. Тийм тамхи бол тамхи ерөөсөө бүх төрлийн л тамхин бүтээгдэхүүн хортой. Тамхинд ерөөсөө хүний биед хэрэгтэй, нийгмийн эдийн засгт хэрэгтэй, нэг чирхэгч бүр хилтерхийч зүйл байдаггүй. Өөрөө бүтээмж алдагддаг, эрүүл мэнд хохирдог, тэр чинээгээр эдийн засгийн хохирол өндөртэй ийм л бүтээгдэхүүн баггүй. Тэгээ энийг бид нар одоо харах юм бол сүүлийн жилүүдэд үнэхээр энэ тамхины хяналтаа сайжруулаагүйгээс болоод сүүлийн 5-6 жил бол үнэхээр Монгол хүний тамхиталд залуу болж ийн улам ихсэж байна. Аз намхан талаадаа маш өндөр тамхиталтай ус болж байна. Тэр хэрэгээр энэ өвчлөл, хавдрын өвчлөл, зүрх судасны шигдээс, тархины судасны арьсэлгээд олон өвчний суурь болж байгаа. Нөгөө талаараа шин төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд маш их Монгол улсад ямар ч хуулийн зохицуултгүй орж ирж байгаа. Энийг тамхи гэж үзэхгүй байгаа одоогоор электрон бараа гэдэг ангиллаар орж ирж байгаа. Тэгээ эн чинь нөгөө ямар ч хязгаарлалт байхгүй, зохицуулт байхгүй, зар сурталчилгаа, маркетинг одоо сошиал орчин маш их хүчтэй явагдсанаас болоод хүүхэд өсвөр үеийнхэн маань энэ донтолтод энэ тамхин бүтээгдэхүүнд орж байгаа. Энэ дээр бид нар зүгээр хараад ингээд сууж иж болохгүй. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго бол нэгдүгээрт энэ маш том одоо нийгмийн эрүүл мэндийн том бодлого бол энэ татврын бодлогоор явдаг. Татврын бодлогоор хортой бүтээгдэхүүний одоо нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогыг аажмаар өсгөж хүртээмжийг багасгах энэ арга зам бол дэлхийд дахин шалгарсан арга. Тэгээ энэ л бодлогыг энэ хэтэрхий хямдхан байгаа янжуур тамхи чанар муутай те энэ бүхэн дээр нь үе шатаагаар нэмж Монгол хүний тамхиталтыг багасгая. Ингээ энүүгээрээ эрүүл мэндийг хамгаалъя гэдэг нэгдүгээр бодлого байгаа. Хоёрдугаар шин төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд маш их олноор явчихсан. Одоо нөгөө бидний ярьжсанаар вейп буюу электрон тамхи. Нөгөө ямар ч зохицуултгүй байгаа тий. Одоо дуртай газараас авч болж байна. Дуртай газараас өсчөнд ч байна уу, подволт ч байна уу, хаа газар сургуулийн хажуудад бол тэр чигээрээ л зарж байгаа шүү дээ. Тэгээ энийг зохицуулттай болох хэрэгтэй. Тамхи гэж үздэг болъё. Тамхитай адилхан болъё. Зөвшөөрөлтөд зардаг болъё. Зөвшөөрөлтөд оруулж ирдгүүлээ. Дотор орчин татгаа болъё. Татвараа төлдөг болъё. Зар сурталчилгаа хийхэ болъё гэдэг энэ зохицуултуудыг оруулж ирж байгаа юм. Тэгээ энэ нь бол хамгийн гол нь бас хүүхэд өсвөр үеийнхнийг ингээ гоё үнэр ам, жимсний үнэр амтаар өргөтж байгаа нэг шүү дээ тий. Улс орнуудад бол энэ өөрөө хүүхдүүдийг одоо өргөтдөг нэг хэлбэр юм аа гэд эхнээсээ энэ 20-од улс бол үнэр амтыг нь хязгаарлаад 20-од эхэлсэн байгаа. Тэгтэл бид бол ингээ хойноос нь мүлхэж ингэж явж байгаа бол буруу. Тэгэхээр ийм улсуудын төвшлөлтөд ийм зохицуултуудыг оруулъя гэдгийж байгаа. Монгол улсын хувьд бол энэ электрон тамхины хэрэглээ хүүхдүүдийн дунд үнэхээр утгаа алдсан байлээ. Аз нам гоё шиг ингээл байнга л. Гэхдээ одоо энийг чинь баг хоргүй гэдэг ийм сурталчилгаа их явсан. Чи хоргүй штэ гэдэг. Эцэгчүүдийн заримынх нь хувьд ч гэсэн хортой мó гэд мэдэхгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ сошиал орчинд эрүүл мэндийн бодлогоороо энэ ийм хортой гэдэг соён гэгэрлэх ажлаа төр хийгээгүй. Нэгдүгürt. Хоёрдугаар тэр орон зай дээр нь бизнесийнхэн бол одоо ийм зохицуултгүй харилцаан дээр ороод бүх чадлаараа хамаг их мөнгөөр маркетингийг бол инфлюенсер юу гэдэг үе тэнгийнхнаар намжуулаад маш хүчтэй явуулсан байна. Нөгөө л гоё үнэртэй жимс гүзээлцэх нь юу байхаар чинь 10 настай хүүхэд тэрийг чи хараад жимсэл одоо тэрийг чи сайн ойлгохгүй шүү дээ. Тэгээ ингээд солонгос байд юм уу энэ ойр тойрны ордууд электрон тамхины хүүхдүүдийн хэрэглээ өсвөр явсан жилээр 3-4% л байна. Манай хөрш орнууд Аз намхан далаад. Тэгтэл манай улс аль хэдийн 25% одоо бүр 30-40% рүү ингээд электрон тамхи. Үнэхээр замбрааг байгаа. Тэгээ энэ маань нэг төрлийн юм донтолтонд орчих юм бол дараагийн хүнд хэлбэрийн янжуурын донтолт өөр донтолт руу хөтэлдэг арга зам болоод байна гэдгийг
олон улс нуталчаад байгаа учраас энэ зохицуултыг бид нар хийж өгч байгаа. Бүгдийг юунийг одоо хорих гээд яах вэ? Гэхдээ энэ сайн хязгаарлалтуудыг хийгээд татраа төлдөг болъё, хуулийн зохицуултанд оръё. Хүүхэд татаад байгаа тэр өнөр амтыг нь янжуур нь байна уу? Энэ шинэ нөгөө нэг электрон тамхин байна уу? Одоо бүр шинээр тэр чихэр мэхэр шиг юм гарцсан билээ шүү дээ, никотинтэй. Чихэр шиг, бог шиг эндээ хийдэг мэдэг гэд энэ бүх бүтээгдэхүүн чи ерөөсө тамхи гэж үзэгдэхгүй зах зээл дээр ингээд байгаа учраас бүгдээрнгийн зохицуултанд ороод адилхан зохицуултанд л оруулъя гэж байгаа. Ямар ч татвар онцгой татвар төлөлтөнд байдгүй юу? Электрон бараа гэдгээр орж ирд юм байна. Тий, гайлын албан татвар ч гэсэн электрон бараатай адилхан одоо энэ цаас байна уу, ус байна уу бүгдээрээ л 5% гайлын албан татвартай байдаг. Яг тэрнтэй адилхан орж ирж байгаа. Онцгой албан татвар төлдөггүй. За нөгөө шин төрлийн тэр ажилтдаг янз бүрийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн бүр ямар ч тийм зохицуултгүй байгаад байгаа байхгүй юу? Донтуулагч бодистой. Тий. Тэр энэ бүгдийг л адилхан тамхи шүү, энийг болвол тамхи гэж үзэж зохицуултанд оруулъя. Татврын бодлогоор хүртээмжийг багасгах бодлого явуулъя гэдэг ийм хуулийн төсөл байгаа маа. Одоо энэ тамхины хуулийн дээр бол мэдээж эрүүл мэндийн салбарын энэ мэдээж оролцсон байгаа. Дээр одоо ер нь энэ тамхинаас шалтгаалаад эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа юм бэ гэд олон судалгаа хийдэг л да. Тэдэн насаар богино насалж जैन тамхи л бол тамхи татдаг хүний нас богино байна. Зүрх судасны өвчлөл одоо халдвар тус өвчлөлтөд гол нөлөө үзүүлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын энэ дээр нь яаж вэ? Эрүүл мэндийн салбарын маань энэ бол үнэхээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах маш том бодлого гэдгийг бүгд ойлгож бас дуу хоолойгоо өргөж дэмжиж байгаа. Манай ажлын хэсэг ч гэсэн ангаах ухааны одоо их сургуулийн доктор, энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс, уушигны эмч, хавдрын эмч, эрүүл мэндийн салбарын бодлогынхан мэрэгчлэтнүүд гээд олон хүмүүс оролцсон. Тэгээ энэ дээр угаасаа ойлгомжтой янжуур тамхи бол хавдар үүсгэгч Монгол улсад те. Ер нь Монгол хүний насыг богиносгож байгаа 3 том хүчин зүйлийн нэгдүгээрт нь нөгөө артерийн судасны даралт, хөдөлгөөн багтаа те. Хоёрдугаарт архины хэрэглээ, гуравдугаар тамхины хэрэглээ. Ийм л топ 3 хүчин зүйл байгаа. Тэгээд тамхины хэрэглээ ярих юм бол бид чинь жилд 4300 хүнээ тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр алддаг, нас ордог. За тэр нь ямар өвчлөө ингээ харах юм бол зүрх судасны шигдээс аваад бүх төрлийг энэ цус очдог бүх ингээ эргэтэн дээр очиж нөлөөлдөг. Тэр нь аажмаар одоо олон жил хэрэглээд ирэхээр чи донтоод олон жил хэрэглэдэг нөхцөл рүү орж байгаа шүү дээ. Тэгээд эргэлээд ирэхээр юу ингээд насны одоо дунд наснда иргэмдээ ч юм уу те нас жоохон ахиад ирэхээр энэ өвчлүүд нь гарч ирдэг. Ингээд Монгол хүний амьдралын чанар багасдаг. Энэ бол угаасаа ойлгомжтой бүх төрлийн одоо хавдрын үүсгэгч, уушигны хавдрын одоо хамгийн гол асуудал зүрх судасны шигдээс өвчний тархины нарийслын хамгийн гол хүчин зүйл болчиход байгаа. Түүнтэй ялгаагүй электрон тамхи ч гэсэн хортой. Энийг бол дэлхийд дахина хортой бүтээгдэхүүн гэдгийг нь одоо тогтооцсон байгаа. Тэгээд эн чинь нөгөө гол нь нэг ингээд тэр донтуулагч бодисонд орчхоор хүн одоо тархинд нөлөөлчих юм бол тэр донтолтоос гарахад бол маш их хүчин чармаалт гардаг. Тэгээд үзэхээр ингээд нөгөө тамхи татдаг хүмүүсийн 90% нь 18 наснаас өмнө тамхи татаад эхэлсэн. 99% нь буюу бараг дийлийнх нь 25 наснаас өмнө тамхи татаад эхэлсэн. Залуу өсвөр үед нь л бид нар тамхинаас хол байлгаж тамхинд оруулахгүй байх юм бол насан туршдаа тамхи хэрэглэхгүй те эрүүл мэндийг нь хамгаалах энэ бодлого хэрэгжиж чадна гэдэг ийм үзэл санаа байгаа. Ийм тоо статистикч байгаа. Тэгэхээр яг манай хуулийн гол үзэл санаа бол энэ хүүхэд өсвөр үеийнхнийхээ тамхины хэрэглээг багасгах, тамхиталтаас урьдчилан сэргийлэх гэсэн ийм чиглэл рүү бас явсан байна. Олон улсад энэ одоо электрон тамхиг зохицуулт нь яаж явж байна? Түрүүн тарилаа зарим оронд бол үнэр амтын одоо өөрчлөгч гэдэг юм. Зарим газар бол бүр хориглосон гэдэг ийм асуудлууд бас байдаг юм шүү. Тэгээ улсууд бол олон янзын арга хэмжээ авч байгаа. Одоо дэлхийн улс орнуудад 46 улс бол бүрэн хориглосон байна энэ электрон тамхиг. За шинэ төрлийн одоо эн чинь дэлхийд дахина том компаниудыг тамхины компаниуд харах юм бол янжуур тамхины хэрэглээ угаасаа хортой одоо хавдар мавдар гэдэг 70-80 жил судлагдсан бүтээгдэхүүн болохоор хэрэглээ бол багасж байгаа. Тэнгүүд хөгжингүй орнууд энэ хэрэглээ багасгаар энэ одоо зах зээлээ яаж хамгаалах уу гэдэг одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа нь энэ электрон тамхи. Том электрон тамхины брэндүүд, янжуур тамхины брэндүүд бүгдээрээ нэг эзэн нэг компаниуд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол нөгөө нэг хоорондоо өрсөлдөд байгаа бүтээгдэхүүнээс илүү дэлхийн том тамхины компаниуд өөрийн зах зээлээ бүрэн байлгахын тулд гаргаж ирж байгаа шинэ технологи юм гэдэг байдлаар гаргаж ирж байгаа юм л бүтээгдэхүүн. Тэгээ ингээд энэ бол дараагийн залуу үеийг дахиж никотин буюу энэ донтуулагч бодсон донтуулаа цаашаа насан туршийнханд хэрэглэгч болох тамхины компани одоо ашиг болгохыг өгдөг насан туршийг хэрэглэж болох ийм тактик стратеги байна гэдэг. Цаашдаа энэ хүүхдүүдэд бас гарах үр нөлөөлөл нь маш сөрөг байх. Тэ ард тамхич байд юм уу? Ийм одоо хэрэглээний зүйл рүү зан үйл рүү түлхэх магадлал эрсдэл байна гэдэг утгаар 46 улс энэ одоо бүтээгдэхүүнийг улсдаа бүрэн хорьцсон байна. За 130 гаруй улс бол энийг хуулиар зохицуулсан байна. За амартай ч одоо зохицуулттай хортой бүтээгдэхүүн гийа
татвараа авъя, зохицуулттай байя, 18 нас 21 нас хүрээгүй хүүхдүүдэд зархаа болио, хяналтаа тавья гэв. За энэ улсуудаас одоо 20 үнэр амт буюу яг энэ хүүхдүүдийг татаад байгаа жимсний янз бүрийн амтуудыг нь ер нь хорьсон зүйл байдаг. Тэгвэл яг хүүхдийг татах өрх болоод байна гэд бодлого гаргацсан. Манай одоо Америкийн нэгдсэн улс холбооны хэмжээндээ Канада, Дани, Финланд, Унгар одоо юу гэдэм Австрал нийгмийн эрүүл мэндийн хамт Шинэ Зеланд улс ч гэсэн тодорхой хэмжээний хязгаалттай гэдэг. Энэ нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг улсууд аль хэдийн ингээд арга хэмжээ аваад. За дээр нь Англи улс байна. Саяхан хууль батлаад энэ нөгөө электрон тамхины үнэр амт үнэхээр хүүхдүүдийн хэрэглээг хэсгэж байгаа учраас үнэр амтны хязгаарлалт хийх нь одоо хийх зохицуултыг бол цааш хийх зүйтэй гэдэг бодлого гаргачих. Тэгэхээр энэ дэлхийн улс орнууд ингээд нотлоод байгаа юм дээр бид нар хойш суугаад хараад байхгүй. Энийг одоо аль хэдийн бид нар чи хойноос нь л одоо ингээд малтаж одоо энэ зохицуултаа хийчих шүү дээ. Урьдчилан сэргийлж чадахгүй. Тэгээ урьдчилан сэргийлж чаддгүй маа гэхэд хойноос нь бас энэ хүүхдүүдэд хамгаалахын хуулийн зохицуултуудыг сайн хийж өгье гэсэн ийм зорилготой байна. Та яг энэ тамхины хуулийг барьж байгаа. Тэг мэдээж энэ тамхины хуулийн дээр бол олон асуудал яригдж байгаа учраас одоо танд бол янз бүрийн одоо шахалж юу гэдэм үү тийм зүйлүүд ирж байна уу? Тамхины хуулийг яг хуу эргэн төвтэй хууль эрх зүйн орчныг бий болгох парламентын том юм стратеги одоо ураа гарч ирсэн 2024 оны шинэ парламент. Яагаад гэвэл төлөөллөө бид нар сайжрууллаа 126 гишүүнтэй, жагсаалтын гишүүдтэй ийм парламент боллоо. Одоо бид нар төрийн эрх одоо юу гэдгийг албан хаагчдын яам тамгийн газрын төрийн бодлогын ихээс илүү эргэн төвтэй хууль эрх зүйн орчныг бий болгоё гэдэг Улсын хурлын даргын тухайн үеийн одоо тий санаачлаг гарч ирсэн. Тэрний нэг нь хоёр ингээ асуудал байсан тэн дээр. Яалтч хоёр иргэдэд тулгамдж байгаа иргэд өөрсдөө санал бодлоо хэлж байгаа юм. Нэг нь энэ нөгөө скутер сурооны асуудал. Олон хүүхэд амаалдж जैन явган хүний замаар явж чадахгүй байна. Би ч бас хотын орлогч байсан хүний хувьд яг энэ ийм асуудлуудтай их ойрхон ажиллаж байсан хүн. Нөгөөх нь миний хотын орлогч байхад ч гэсэн ингээ тавигдчихсэн. Энэ шин төрлийн электрон тамхины зохицуулт юусоо байхгүй. Бид нар аймаг орон нутаг Өмнө Говь, Эрдэнэт, Хөвсгөл, Ховд, Төв аймаг бүгдээрээ аймаг орон нутгийнхаа хэмжээнд ингээд дархан арга хэмжээ авахыг үзсэн. Даанч тэр нөгөө нэг зарим хүмүүсийн шүүхтүүг нь АТ-гээд өгнө гээл зохицуултыг нь хууль байхгүй юм чинь гэдэг байдлаар сулруулцдаг. Нийслэл байхдаа ч гэсэн ингээ худалдааны журам гаргаж ирсэн боловч хэрэгжих боломжгүй. Хууль байхгүй болохоор нөгөө зар сурталчилгаа нь яваад байгаа юм чинь боломжгүй байгаадс. Тэгээд би бол энэ хуульчин гэхдээ нийгмийн эрүүл мэндийг бас эрүүл мэнд бол эрхэм баян гэж бодож явдаг монгол хүмүүсийн л нэг. Би бас ээж хүн, хоёр хүүхэдтэй. Бид нар энэ Монгол улсын нийгмийг ирээдүйн хойч үедээ ямар нийгэм болгож хүүхдийг дээр санааж явдаг одоо ээж хүн. За дээр нь одоо ингээд төрийн бодлого гаргах төвшөнд болж байгаа л энэ тулгамдж байгаа асуудлыг бид нар одоо айж зүрхшээлгүй барьж авч шийдэх ёстой л гэсэн ийм одоо сэтгэлээр бол энэ хуулийн ажлын хэсгийг ахалсан юм. Тэгээ яг энэ анханаас ахлахтай бол за энэ бол яригдтай хуульда маш сайн тооцоо судалгаа дээр үндэслэж оруулахгүй бол 2-3 парламент амжаад орж чаддгүй дандаа гацдаг. Тэгэл өмнө нь ингээл явж исэн яриа явж исэн гишүүдийг харлуулаад эсвэл эрүүл мэндийн яамны төрийн албаагчдыг АТ-гээд өгөөл харлуулаад ингээл мохоочдаг. Ийм зүйл харагдсан учраас юуны ээлжинд яг мэрэгжлийн багийн одоо тооцоо судалгаатай л хий гэсэн юм зорилгоор ажлын хэсэг ажилласан. Тэгээ бүтэн 1 жил гаруй хугацаанд бол маш их гүтгэлэг доромжлол сошиал орчинд их тараад юм бэлээ. Энэ одоо ёс зүйгүй бизнесийг бол бас хамгаалахын тулд их ёс зүйгүй арга хэрэгслийг ашиглаж байгаа харагдсан. Гэтэ энэ бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бидний нийтийн эрх ашиг хамгаалах одоо үндсэн зорилго байгаа учраас одоо энэнийхээ төлөө тууштай яваад үр дүн гаргахын төлөө ажиллаж байгаа. Нэг тамхины хамгаалаад байгаа юм шиг нөгөөх нь одоо эсэргүүцээд байгаа юм шиг ийм зүйл бол бас танид гарч ирсэн л да. Тэгэхээр танд одоо ямар нэгэн тийм эрх ашигч байд юм уу? Нөгөө тийм зүйл вэ юу? Ер нь ойр дорны бизнес ч гэдэг юм уу нөгөө талаас. Тэгээ тийм зүйл бол огт байхгүй. Тийм зүйл байсан бол би энэ хуулийг ч өстой барьж авахгүй шүү дээ. Сошиал орчинд байд юм уу? Албаар ийм дэгсдүүлсэн, төөрөгдүүлсэн мэдээллийг маш их хүчтэй зохион байгуулалтаагаар тараасан. Янз бүрийн пэйжүүд одоо те спонсорд гэл одоо сүүлийн үед чинь мэдээлэл энэ бол жил гаруй үргэлжилж байгаа юм л да. Тэгээ энийг нөгөө уг нь янжуур тамхины татврын бодлого маш чухал юм аа гэдэг янжуур тамхиныхаа татрын бодлогыг зохицуултын чангатгах заалтууд одоо бид нар бол хийж өгсөн. Тэгээ тэнтэй адилхан шин төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар зохицуултгүй байгаа юмнууд болохоор зөвхөн тэр хэсгийг нь одоо юу гэдгийг тасалж аваад сэвгч гэдэг юм уу те дэгсдүүлсэн мэдээлэл оруулах ч гэдэг юм уу ийм байдлаар л ер нь аль нэгний тал юм шиг ингэж харагдуулахыг оролдож жоох шиг байлээ л те. Тэгээ тийм юм бол ерөөсөө байхгүй. Би янжуур тамхины хувьд ч гэсэн энэ Евразийн гэрээ хэлтсэрийн үед засгийн газар маань энэ худалдааны хэлтсэрээр янжуур тамхиныхаа гайлын
татварыг тэглчээд ороод ирсэн. Намайг хууль өргөн барьсны дараа ийм байж болохгүй штэ энийг заавал зас гэдэг асуудлыг ч гэсэн хамгийн их одоо ярьж энэ тамхины татвар, янжуур тамхины татвар ялангуяа юусоо буурч болохгүй гэдэг энэ одоо зарчмынхаа төлөө яг ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол аль тамхин хортой, аль альнийг хэрэглээ багасгах ёстой гэсэн зарчмаар ажиллахад энэ хуулийг одоо юу гэдгийг харлуулах гэдэг юм уу, эсвэл намааг илүү харлуулах, гүтгэх, дормжлох байдлаар хуулийн одоо тийм мөн чанарыг нь сулруулах байт юм уу тийм ийм л одоо мэдээллүүд маш их явсан. Тэгээ одоо ингээд ер нь бол дэлхийд дахина энэ тамхины компаниуд түрүүн хэлсэн үү янжуурын том компаниуд байгаа шүү дээ. Тэр чинь одоо өөрсдөө вейпний ийм бизнес одоо болцсон. Эдгээр Филипп Моррис нэтэргээд манай Монгол улс ч гэсэн бас ингээд ороод ирж байгаа. Эдгээр бол ерөөсөө дэлхийд дахин тийм лобби хийд юм байлээ л дээ. Дандаа айлгах тактик, сөрөг тактикууд, худлаа авнан шинжлэх ухааны гэж байгаа болгож ямар ч үндэслэхгүй тийм юмнууд ингээд хараадаг. Гэтэл манай Монгол улсад яг тэр том тамхины компаниуд одоогоор харах орж ирээгүй. За орж ир сонирхоод байгаа тэр нэг Филипп Моррис гэдэг нэг юм компани ахшхан тэр төрийн ордноор баахан уулзаж гişүүдэд бас тэр бүтээгдэхүүнээ тарааж сурталчлаад яваад исэн гэдэг компани. Тэгээ ерөнхийдөө дотоодын л юм 3-4 том аж ахуйн гэж байгаа байхгүй юу? Импортлдог. Нөгөө нэг одоо олон улсын Америк, Английн тэр том одоо компаниуд нь ороод ирэх юм бол бид нар одоо төрийн бодлого яах юм үнэхээр бас бодов штэ. Би бол хэлж байгаа энэ янжуур тамхины алтан гадас, волтам, электрон тамхины электроник ажид гэдэг ерөөсөө л олигопол зах зээл. Тэгээд энэ Филипп Моррис гэдэг энэ компаниас байх шүү. Эдгээр ерөөсөө л зах зээлээ яаж өөрсдөө ашигтай байх уу? Яаж энэ хуулийг гацааж өөрсдөө давуу эрэхтэй ашигтай байх уу гэдэг ийм л нөхцөл төр энэ компаниуд маань одоо эрх ашиг аваад ажиллаж ах шиг байна. Төрийн ордон ч гэсэн энэ харагдаж ах шиг байна. Хамгийн түрүүнд Монгол хүний эрүүл мэнд, өсвөр залуучуудын одоо эрүүл мэнд яг одоо залуучууд бол хүүхдүүд бол мэдгүй байгаа шүү дээ. 10 жилийн хүүхдүүд ингээл татаал явж байгаа. Тухайн үед гоё үнэр амттай юм шиг байгаал хажууд нэг хүүхд татгаар нэрэж гоё харагдсан юм гээд ийм нөгөө бие бинийгээ сэтэл өгөөд ийм зүйлээд байж байгаа. Хоёрдугаарт нь хууль бол бас татвар авъя. За бусад олон зүйл бол тамт явж байгаа гэдгийг сая таваас тодтогдоод шүү дээ. Тий. Тэгээд энэ дээр бол одоо ингээд бас иргэдийн маань хэлдэг ингээд гудамжинд явж хахад ингээд муухай тамхи татаал ардаа хүүхдэд дагуулаа явж хахад тамхи дам тамхиталд нүртөөд байгаа. Энийг бас болий. Одоо яг л тамхи татдаг цэг дээрээ нутаатай тамхиа татаач. Дэлгүүрт ингээд намайг аваач гэж байгаа юм шиг хүнсний дэлгүүрт хүртэл ингээд шилэн хоргонд тамхиг өрөө тавьсан байдаг. Хүүхдүүд тэрийг чи хараад юу юм бэ гэд энэ бол нэг даалт сурталчилгааны хэлбэр байхгүй. Ийм байха болио гэх мэтчлэн одоо хүртээмжийг даалт сурталчилгааг хязгаарлах бол олон ийм дэвшилтэд заалтууд бол орсон байгаа. Энэ хууль ер нь бол тэр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд адил үйлчилж байгаа. Тэр шинэ байна уу? Одоо ч бүр зажилдаг янз бүрийн юмнууд ороод ирсэн байна. Электроноос гадна тэгээ янжуур тамхи байна. Тэгээ энэ бүхнийгаа одоо ингээд цэгцлий гэдэг дээр бас нэг чухал асуудал бол энэ зар сурталчилгааны асуудал. Зар сурталчилгаа маань тамхин бүтээгдэхүүн дээр хориотой байдаг. Тэгтэл нөгөө тамхи гэж үзэхгүй байгаа шинэ бүтээгдэхүүнүүд маш их зар сурталчилгаа онлайнаар бас харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол тамхи гэж үзэгдээд энэ бүтээгдэхүүнүүд тамхи гэдэг тодорхойлолтод ороод ирэхээр зар сурталчилгаа багасна. Зар сурталчилгаа багасгаар нөгөө одоо хүүхдүүд маань инфлюенсерүүдэд хараад нэрээ гоё чамын юм уу гэ тэгээ олноороо татаад юу гэдэг 5-6-ороо татаад чадахгүй байгаа өө чи ийм юм хэрэгжилж чаддгүй мүү гэд баг үтингийн дээрлэхэлтийн нэг хэлбэрийн бас юм болж ин гэдгийг хүүхдүүд өөрөө хэлж байгаа. Ховд аймагт ажиллаж байхад 4000-5000 гаруй хүүхдүүд гарын үсгээ зураад ихчээ манай аймагт хүртэл ийм юм болж байгаа шүү. Ямар зохицуултгүй болохоор ховдын зах дээр очиод авахд болов шууд л одоо 12-3 та хүүхдүүд бол энийг зарж байгаа. Дээр нь ингээд хэрэглэхгүй байх юм болов чи юм яа те ийм юм хэрэгжилж чаддгүйгээд одоо хэрэглэхгүйгээ шахаж жагаад хэрэглүүлдэг ийм юм руу ороод байна. Тэгэхээр энэний гол юм бол нөлөөллийн ажил буюу тэр зар сурталчилгааг хязгаарлах ортой шүү гэдэг соён гэрээлийн ажил хийх ёстой. Тэгээ соён гэрээлийн ажлыг ч гэсэн боловсролын байгууллагуудаар бас сайн хийх ёстой гэдэг заалтуудыг энэ хуулийн төсөлд бол оруулж өгсөн байна. За, тамхины хуулийн тухайд мэдээж бас нэг асуудал бол скутер сурооныг бол одоо бас 7 сарын 1-ээс хэрэглэнэлгээд байгаа. Энэ дээр бол бас Батмын гишүүнээр халуусан гэсэн. Энэ дээр шийдвэр нь гарцсан. Мэдээж энэ нийгэмд энэ Улаанбаатарт одоо түгээмлэж байгаа осол аваар голтгон бололттой холбоотой байгаа. Тэгээд яг хуулийн зохицуулалт нь яаж явах юм бол хасан төрсөн хүмүүс нь бол унаад байх юм уу гэдэг дээр бол бас хүмүүс нэлээд сонирхоод байлаа л дээ. Тэгээ энэ асуудлыг чи одоо шийдээд өгөөч гэвэл 2-3 жил л иргэд дуу хоолойгоо л хэдэн ч Эрдэнэт хүний амийг бас авсан хүүхдүүдийн маань бэртэл гэмтлийг үүсгэсэн нөхцөл байв та тий. Ийм энгийн юм төр өөрөө шийдэж чадахгүй бол юу ч яриад энэ иргэдийнхаа амьдрах таатай орчныг бүтээж чадахгүй дээ л гэж бас хувь хүнийхээ хувьд бодсон. Тэгээд Батмын гишүүн маань энэ төслийг хуулийн төслийг санаачлан оруулж ирээд
За хууль зүйн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарахад ажлын хэсгийн гишүүнээр ажилласан миний хувьд. За энэ дээр бас баримтлсан нэг л зарчим байгаа. Ерөөсөө явган үний замаар энэ скутер эко байкыг явуулахыг болох хэрэгтэй. За сурууны хувьд бол одоо аюулгүй байдал хүний амнаас эрүүл мэнд бол бусад одоо юу гэдгийг хөдөлгөөний бусад эрх ашигаас бол хамгийн өндөрт байх ёстой гэсэн энэ зарчмаар одоо манай ажлын хэсэг ажиллаад явган үний замаар бол одоо явахыг нь хориглож байгаа. Урд нь ч бол нэг явган үний замаар нэг 10 км цаг чөлөө 20 чөлөө нэг мар явна моон гэдэг одоо эн чинь ямар ч хянах хэрэгжих боломжгүй байна. Ерөөсөө л явган үний замаа явган үндэл зарцуулъя гэдэг. Энийг бол ажлын хэсэг дээр одоо нэлээд маш чанга ярьж гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө суруу мон угаасаа бас аюултай замын хөдөлгөөнөөр зорчдог. Тэнгүүд 18 нас хүрсэн үнэмлэх авсан, жолоодох үнэмлэх авсан, аюулгүй байдлынхаа тухай сурсан ингээд ийм л нөхцөлд одоо тэр суруу өдрийг нь унах зөвшөөрлийн нөхөр болж байгаа. Тэгэхээр нэлээд одоо хэрэглээ хумигдах бах. Бид нар яалтчгүй нөгөө хэрвээ зориултын зам Улаанбаатар хотод маань байсан бол зориултын замаар явуулахад асуудалгүй. Одоо зориултын зам барих асуудал дээр нийслэл анхаарж байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал бид нар зориултын зам барихыг хүлээгээд осол аваараа хийгээл явгууны замаар ч юм уу энэгээр явуулаад авах уу? Эсвэл Эрдэнэт хүнийхээ амийг одоо хамгаалахын тулд зориултын зам байхгүй тэр үед бол энэ явгууны замаар ч юм уу явахгүй гэсэн шийдэл хүү гэдгийг хоёр дахь сүүлийн шийдэл дээр нь тулгуурлаад энэ хууль маань батлагдсан байна. Одоо 7 сарын 1-ээс хэрэгжиж байна гэж байгаа. Тамхины хууль хэрэг батлагдвал хизэнээс хэрэгжиж байна. Тамхины хууль энэ 7 хоногт одоо чуулган 7 сарын 3-нд хаагдана. Тэгээ тамхины хуулийг бас хэлэхэд энэ нөгөө боловсруулах, өргөн барих, хилцүүлэх процессоос ахуулаад маш их гацаасан, удаашруулсан юм болсон. Тэгээ энэ бол өөрөө маш юм харамсалтай. Энэ өөрөө хэний эрх ашиг гэхээр тамхины компаниудын эрх ашиг, аль альнийх нь эрх ашиг хөндөж байгаа учраас ер нь их удаах цаг алдсан асуудал их болсон. Ажлын хэсэг нь хуралдахгүй, эсвэл ажлын хэсэг нь өөрчлөгдөөд байдаг. Хилцүүлэхээр өргөн барьсны дараа хилцүүлэхгүй 2 сар барьж байгаа хилцүүлсэн ч гэдэм үү те. Тэгээ энэ бол одоо цаг алдаж болохгүй. Энэ хаврын чуулганаараа бид нар энэ 7 хоногт батлах ёстой гэж бодож байгаа. Тэгээ энэ баталж чадах нь үгүй юу? Тамхины компаниудын лоббинд ороод батлахгүй орхих нь үгүй юу гэдгийг бол одоо манай парламентын бас нэг мэс чанарыг шалгах шалгуур болж байгаа гэж харж байгаа. Иргэд олон нийт маань ч гэсэн харж байгаа. За батлагдах юм бол энэ хууль бол эх оны 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр ажлын хэсэг бол хугацааг нь жоохон хойшлуулж тавьсан байлээ. Компаниудад одоо зохицуултуудыг хийхэд бас нэг хугацаа олгоё. Одоо оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдээ бас нэг яхад гэсэн ийм хугацаагаар тавьсан байгаа. За тамхины хуулийн тухайд бол юм байна. Хамгийн анхаарал татсан бас нэг асуудал бол энэ бол хар тамхи. Ерөөсөө одоо бас энэ бол нийгмийн хамгийн анхаарал татдаг залуучууд энэ дээр авч яах гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ хар тамхины асуудал дээр бол их урал. За одоо ялангуяа эмэгтэйчүүд бол бас нэг зориулгын энэ дээр төвшил гаргах яах ёстой юм бэ гэдэг дээр бас нэг байр суурь явж байгаа. Тэглгүй яах вэ? Бид нар хүүхдүүдийнхээ үр хойч үе 3.5 сая хүн амтай бид нар чинь. Тэр одоо 350 сая хүн амтай Америк олон сая хүн амтай Англи мангл гэдэг залуучууд нь янз бүрийн хар тамхи ингээ хэрэглээд нэг нийгмийн давхранд ингээ явчихад байгаа улсуудтай бид нар өөрсдөө харьцуулж болохгүй. Тэр улсуудын хар тамхины зохицуулалттай ч гэсэн бид нар өөрсдөө харьцуулж болохгүй гэж боддог. Би бол яг хуульч хүний нөгөө нэг юу магистра уг нь бол эрх зүйч хуульч гэхдээ магистра бол эрүүл мэндийн эрх зүйгээр хийсэн байхгүй юу? Тэгээ эрүүл мэндийн эрх зүйгээр яг тухайн үед Японд Токиогийн сургуульдаа сурж хахад яг энэ донтолт буюу нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хуулийн зохицуултууд ямар байж ямар үйл нөлөө гарах уу гэдэг судалгааг ч гэсэн хийжсэн. Тэгээд энийг харахад бол манайх шиг одоо ингээ харахад Монгол улсад бол нэлээд хатуу зохицуулт хэрэгтэй. Одоо засгийн газраас мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих тухай хууль шинжилсэн найруулгыг боловсруулад улсын хурлд өргөн мэдүүлээд хилцсхийг нь бол шийдтсэн. Хууль зүйн байнгын ороод ажлын хэсэг байгуулагдсан. Баярбаатар гишүүн ахалж байгаа. Би бас ажлын хэсгийн гишүүнээр байгаа. Би заавал бас энд орж ялцах ёстой гэж боддог. Тэгээ хар тамхины хэрэглэн дээр бид нар хоёр юм байгаа. Нэгдүгээрт одоо энэ хар тамхитай тэмцэх хууль хүчний байгууллагын зөв зохион байгуулалтыг хийх ёстой. Тэгжээж цөөхөн монгол хүмүүс би бинийгээ танил юм тийм гэдэг нөгөө асуудал байхгүйгээр яг энэ дээр хатуу зогсож тасан зогсоох энэ бүтцийг бол бид нар маш сайн бэхжүүлж өгөх ёстой. Тэгэхгүй бол одоо юу гэдэг би биэндээ ер нь манай хүн ам цөөхөн болохоор хуулийн салбарч гэсэн их цус ойртсон гэж хэлдэг шүү дээ. Америк, Японд ярьдаг ашиг сонирхлын зөрчлийн ойлголт Монгол улс ялангуяа хөдөө орон нутагт очихоор энэ ашиг сонирхлын зөрчлийн ойлголт хоёр маш их өөр болчдөг. Угаасаа бүгдээрээ би бинийг мэддэг болчоор. Тэгэхээр энэний дээр бид нар маш сайн өөртөө тохирсон энэ хараат бусаар ажиллах те бие даасан байх асуудлыг хийх хэрэгтэй. Тэгж гайлаараа оруулахгүй таслан зогсоодог. За хоёрдугаарт бол нэгэнт одоо ингээ орцсон хүмүүсийгээ
нийгмээс гараад одоо нөгөө нэг ингээд хаачихвш илүү одоо нөгөө засаж сайжрах боломжийг нээж өгсөд. Одоогийн манай хууль эрх зүйн орчноор тийм байхгүй. Нөхөн сэргээ, сэтгэл зүйн үйлчилгээ. За энэ одоо асуудал яах юм бол өөрөө эмчилгээнд ирэх юм бол тэр мөрөн дээр нь бас ингээд те хууль зүйн бодлогомд дэмжих гэсэн энэ асуудлууд бас их чухал юм уу гэж боддог. Тэгэхээр мэдээж хар тамхи их бол бүрэн хориглосон энийгээ хатуу чанд мөрдөх ёстой. Энийхээ хэрэгжилтийг сайжруулахын тулд тэр хийж байгаа бүтцүүдэд хараад бус байх, хатуу чанд байх те тэр асуудлыг нь илүү анхаарах ёстой л гэж харж байна. Одоо дараагийн удаад бол энэ бол томоор авч үзэж яаралтай шийдвэрлэх асуудал мэдээж. Энэ намрын чуулганаар бид нар бас ирэх намрын чуулганаар энэ төр ажлын хэсэг бас ажиллаад хуулиа батлан гаргахаар төлөвлөж ажиллана. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль дээр бас та ажиллаж байсан. Яг нутгийн өмчийн хууль гэж ярих тас та нэг нийслэлд байхад бол бас Улаанбаатарт төв зингэлдэх байлингаа болол одоо өөргөө өмчөд авсан бас олон жил яригдсан шүү дээ. Хүний юм дээр наадмаа хийх гэж байна гэж ярьдаг байсан. Тэгээд яг энэ хуулийн дээр одоо дэвшлэн юу вэ? За тэгээд бас хувьд очихоор хөгждөө шүү дээ. Улсад давхараад эн чинь зогсчоод идэг гэдэг нэгтгэлийн бас нэг байр суурь яваад идэг шүү дээ. Харин тий энэ засгийн газраас нийтийн өмчийн хууль нэртэйгээр төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг бол авсан. Тэгээ түрүү хэлсэн төрийн өмчт компани хууль хоёрыг ингээм хамттан ажил хийсгээд өөрийн төвөө гишүүн том ажил хийсгээд ахлаад за сайн зураг гишүүн бол компани хуулигаа илүү одоо манлайлж авч яваад миний хувьд бол энэ төрийн бол орон нутгийн өмчийн хуулийг нь илүү бас анхаарч ажиллаж байгаа. Ажлын тэтгэсгийг нь ахалж байгаа юм байгаа. Энэ хоёрын багц хууль өөрийн төвөө гишүүн маань том орон бас нийлүүлэх ажил дээр ингээд ажил хийсэх маань нэлээд бас ажиллаж байгаа. Тэгээ энэ төрийн өмчийн хууль бол ерөөсөө л бидрийг нөгөө Монгол улсын үндсэн хууль заасан газар түүний хэвлэл, ард түмний мэдлэлт байна, байгалийн баялагын дийлэнх ард түмэнд одоо ашгаа өгж явах ёстой гэдэг олон энэ суур зарчмууд амьлах эсэх асуудал байгаа. Тэгэд бид нар цаанаасаа байглаасаа өгсөн баялаг байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа өмч байна. Тэгээ энэ өмчөө хэр үр ашигтай захиран зарцуулахаас тэндээс үүсэж байгаа нийгмийн үйлчилгээ хэр сайн хүртээмжтэй байх уу гэдэг асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр өмнө нь нөгөө гашуун туршлага одоо 30 жилийн өмнө 30 жилийн дараа л бид нар одоо энэ хуулийг шинжлэх гэж байна. 30 жилийн өмнө гарсан хууль маань ер нь өмч өвчлөлт зориулаад хууль гарч ирсэн маш яруу. Тэгээд энэ өмч өвчлөлийн үр дүн бол сайнтай муутай олон хил ам дагуулдаг. Ялангуяа нийгмийн салбарын өмч өвчлөлтээр бол нэлээд одоо асуудал дагуулсан байгаа нь одоо соёл нийгмийн үйлчилгээний хүртээмж төрөөс үзүүлэх хүртээмж багассан байгаад харагддаг. Тэгээ тэрийн нэг жишээ бол нөгөө төв зингэлт хүрээлэн байсан. 2000 онд одоо өмч өвчлөлээр ингээд байгаад одоо тухайн үеийн хүмүүсийн баг санхүүгийн залилан гэж хэлэх болохоор схемээр өөрсдөө олохыг аваад тэгээ өрмийн өөрсдөө аваад зардлын бүх юм нийслэлээр гаргадаг. Тэгээ энэ өмчийн ерөн зохицуултыг бид нар харахаар энэ төрийн бол орон нутгийн өмчийн гол одоо зорж байгаа юм бол бид нар бүртгэл байжээч хянаж чадна. Эхний ээлжинд бүртгэлээ маш сайжруулах хэрэгтэй. Өмнө нь бидрийг нийслэлээр очиход одоо бүр Excel sheet дээр нэг хүний компьютер дээр бүх өмчийн манд бүртгэл байж байгаа. Тэг бүр 12 онд бүр гарсан байлээ ш. Нэг өдөр байсан чи дараа жилийн тэндээс нэг үл хөдлөлийн хөрөнгө ингээ байхгүй залгуулсан. Зүгээр л юм файлн дээр байсан. Тэг бүртгэл байхгүй бол тэндээс нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр үүсэж байгаа өмч хөрөнгө байхгүй болчихдог. Эсвэл ингээд нэг харж агаад илүү сайн байршилтай жижиг үл хөдлөхөдөг очоо суучдаг. Тэгээ түрээслэгчийн давуу эрх өмчлөг гэдэг байдлаар авчдаг ч гэдэг юм уу те. Ингэсээр хагаад манай нөгөө олон нийтэд цэцэрлэг түрээлэн багтай, цэцэрлэг сургуулийн хүртээмж, спорт заалны хүртээмж те. Энэ нөгөө соёлын үйлчилгээний асуудлууд чинь бүгд ингээл газартай холбоотой байхгүй болсон байна. Тэгээ одоо бид нар энийг таслан зогсоогоод ямар тач эхлээд бүртгэлээ бүгдийг сайн хийнэ. Бүх одоо татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа өмч бол бүртгэл байжээж бид нар хяндаг тогтолцоо байна. Тэгээд удирдлагыг нь илүү үр өгөөжтэй байх тал руу хийн гэсэн ийм л одоо үзэл баримталтай энэ хууль байгаа. Тэгээ энэ бол нийслэл хотод нэг хэрэгжихтэй өөр. За тэгтэл өвдөө 3-4 хүн амтай сум дээр хэрэгжихтэй өөр, сумын нөхцөл байдал өөр тий. Тэгэхээр Монгол улсынхаа энэ нөхцөл байдал таарсан байдлаа бид нар яаж уян хатан байдлаар гэхдээ энэ зарчмуудыг илүү сайн хэрэгжихүйд суулгаж өгөх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн үг. За баярлалаа. Бид хоёрын харилцаа хугацаас өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бас бид бас улсын хурлын хаврын чуулган одоо завсралгаас өмнө бол бас хэд хэдэн хуулийн асуудлаар улсын хурлын гишүүн Намын Жимгтэй бас ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авч ирж бас ярилцлаа гэсэн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Нэвтрүүлэгтээ урьж ярилцсан баярлалаа. Та бүхэндээ бас үзэгчдээ энэ орой мэндийг хүргээд бүгдээрэнд нь ад жаргал эрүүл мэндийг хүсье өрөөё. Баярлалаа.
Өнөөдрийн нэр тусын ярилцлагын зочноор Улсын хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны парламентын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч Номин Чимгүрэгд оролцлоо. Эх 7 хоногт нэр тусын ярилцлагаараа уулзлаа. Түр баяртай.